Бүгдээрээ сайн уу? Энэ удаад One Piece-ийн хамгийн нослог нөлөө бүхий баг болох улаан ус далайн даримчдын тухай хүргэх болно. One Piece-ийн ертөнцид хамгийн хүчирхэг зохион байгуулалттай нөлөө бүхий далайн даримчдын бүлэг бол яах аргагүй улаан уст далайн даримчид юм. Тэднийг Yonko буюу далайн дөрвөн эзний нэг Shanks удирддаг бөгөөд энэ бүлэг нь хүч чадал, нэгдмэл байдал, нэр хүн дээрээ алдартай. Улаан ус далайн даримчдын гол хөлөг онгоц бол Red Purse юм. Том хүчирхэг хөлөг онгоц бөгөөд бараг бүхэлдээ дэгжин онцгой харагддаг. Энэ нь улаан ус далайн даримчдын нэрийн хуудас болж бүлгийн хүч чадлыг ч илэрхийлдэг байна. Улаан ус далайн даримчдын багийн ахмад мөн далайн дөрвөн хааны нэг буюу Yonko бөгөөд шинэ ертөнцийн хамгийн хүчирхэг далайн даримчдын нэг юм. Түүнийг улаан ус Shanks хэмээн хочилдог байна. Shanks чөтгөрийн жимсний хэрэглэгч биш ч харин хааны акийг маш өндөр түвшинд ашиглагч юм. Нэгэн цагт Gold Roger-ийн багийн гишүүн байсан билээ. Одоогоор Shanks-ийн шагналын сан 4 тэрбум 48 сая 900 мянган бэрэ байна. 12 жилийн өмнө Shanks Luffy-г аврах гэж байгаад 100 гараа алддаг. Энэ явдлаас хойш 10 жилийн дараа Shanks-ыг биширдэг Luffy далайн даримчин болсон байдаг. Ben Beckman бол улаан ус далайн даримчдын багийн дид ахмад мөн Shanks-ийн баруун гар билээ. Тэр One Piece-ийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн тоонд ордог. Beckman чөтгөрийн жимсний хүчгүй харин буу ашиглан тулалддаг, мөн хакийг маш чадварлагаар эзэмшдэг бөгөөд тэрхүү хакига сумтайгаа ослуулан хэрэглэдэг байна. Одоогоор түүний тулааны хэм маяг нь бүрэн ил болоогүй хэвээр байна. Ясоб улаан ус далайн даримчдын ахлах хавцуур мөн мэрэгэн буучин үүрэг гүйцэтгэдэг. Түүний бууны ур чадвар маш өндөр бөгөөд ялаа нисч явах үед антенныг нь 100 метрийн зайнаас онох чадвартай ба бусад хэсэгт нь огтхон ч хүрэхгүй байж чаддаг байна. Тэрсэн малгай далайн даримчдын Usopp-ийн эцэг билээ. Тэр адал явдал дуртай байсан бөгөөд эхнэр хүүхдээ орхин явсан байдаг. Түүнээс хойш Usopp-тай уулзаагүй байна. Lucky Row улаан ус далайн даримчдын ахлах хавцуур мөн тогоочийн үргийг гүйцэтгэдэг байна. Тэрээр байнга мах идэж байдаг хөвгчлөлтөө нэг мэт харагддаг. Чөтгөрийн жимсний хүчгүй тэрч бас чадварлаг хаки хэрэглэгч юм. Тэрээр ялангуяа бусуушгүй буюу хатууруулагч хакийг маш сайн ашигладаг бөгөөд үүн дээр нэмээд өөрийн биеийг зэвсэг болгон хувиргадаг Lightning Speed хөдөлгөөнөөрөө алдартай. Түүний тулааны өвөрмөц арга нь бүх биеэрээ эргэж дайснуудаа онилж дайрах явдал юм. Эдгээр дайралтууд нь хаки ашигласнаар бүр ч илүү хүчтэй болдог байна. Bonk Punch нь улаан ус далайн даримчдын ахмад хавцуурын үүрэг гүйцэтгэдэг. Чөтгөрийн жимсний хүчгүй фильм Red кинонд түүнийг маш хүчтэй цохилт гаргадаг гэж дурдсан байдаг. Тиймээс Bonk Punch нь тулаанд маш хүчтэй, аюултай дайчин байх магадлалтай юм. Monster бол Bonk Punch-ийн мөрөн дээр хөвчлэн сууж байдаг сармагчин юм. Тэр бол ердийн амьтан биш бөгөөд багийн бүрэлдэхүүнд байхаар үнэлэгдсэн. Тулаанд оролцож чадах чадвартай нэгэн гэдэг нь илтэй харагддаг. Building Snake нь улаан ус далайн даримчдын ахмад хавцуур мөн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Чөтгөрийн жимсний хүчгүй багийн хавцуур учраас тулааны туршлага ихтэй. Мөн түүнийг хаки ашигладаг гэж таамаглаж байгаа. Snake Sable хэрэглэдэг бөгөөд тэрээр энэ зэвсэгтээ хаки ашиглан хүчтэй товтлогоо хийдэг гэж таамагладаг. Hongon улаан ус далайн даримчдын ахмад хавцуур мөн эмчийн үүрэг гүйцэтгэдэг. Чөтгөрийн жимсний хүчгүй тэрээр тулаанд урт иштэй зэвсэг буюу жад маягийн зэвсэг ашигладаг бөгөөд энэ нь түүнийг зэвсэгтэй тулаанд өндөр ур чадвартай гэдгийг нь харуулдаг. Урт иштэй зэвсэг ашигладаг нь түүнд дайснаа зайнаас товтлох хамгаалах давуу тал олгож үүнийг хакитай ослуулбал бүрч аюултай юм а. Lime Juice улаан ус далайн даримчдын ахмад хавцуурын үүрэг гүйцэтгэдэг. Тэр чөтгөрийн жимсний хүчгүй түүнийг хаки тодорхой хэмжээнд эзэмшсэн гэж үздэг. Тэр бол хүчтэй, зэвсэгтэй тулаанд бэлтгэгдсэн нэг юм. Хаки ашиглах чадвартай туршлагатай хавцаар бөгөөд тулааны үед өөрийн байр суурийг хамгаалах чадвартай дайчин юм а. Howling Gap улаан ус далайн даримчдын ахлах хавцарын үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр үнэхээр аратан мэт сүр хүчтэй, асар өндөр биеийн хүч чадалтай нэгэн гэж үнэлэгддэг. Тэрээр бусуушгүй буюу хатууруулагч хаки, кэмбүшгүй буюу мэдрэгч хакийг ашигладаг байх магадлал өндөр. Фильм Red-д дурдсанаар тэр архиралт буюу хоовл ашиглан дайснуудаа гэмтээдэг. Энэ нь түүний товтлогоон зөвхөн биеийн хүчээр зогсохгүй, дуугаар буюу чичиргээ давтамжаар дайралтыг чадвартай байж болцсошгүйг харуулдаг. Rockstar бол улаан ус далайн даримчдын харьцангуй шинэ гишүүний нэг юм а. Тэр эхэндээ багийн амтаар гарч ирээгүй ч One Piece цувралын 151-р ангид анх удаа гардаг бөгөөд энэ ангид Shanks-ийн илгээсэн цагтлыг цагаан сахалдад хүргэхтэйгээр гарч ирдэг.
Тэрээр Гачи Орикен гэдэг байлдааны урлагийг эзэмшдэг хүчирхэг сэлэмч юм. Тэр үед Rockstar-ын шагналын сан 94 сая бэрээ байсан нь тухайн үедээ шинэхэн далайн дээрэмчинд бол үнэхээр өндөр үзүүлэлт байсан юм. Түүний жинхэнэ хүч чадал одоогоор нууцлаг хэвээр байгаа билээ. Тус баг чөтгөрийн жимс хэрэглэдэг гишүүд бараг байдаггүй гэж харагддаг. Энэ нь улаан ус далайн дээрэмчдийн бүлгэнд бүхэлдээ хакид суурилсан хүчтэй баг гэдгийг баталж байгаа юм а. Шанкс яг юу төлөвлөж байгаа нь одоо ч нууц хэвээр байна. Та Шанксийн дараагийн алхам юу гэж бодож байна? Сэтгэлээ үлдээгээрэй. Мөн лайк, subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.